Монголын хэсгийн 1500 км хүртэлх жин тээвэр буюу Тэмэн жингийн тээвэр бол тухайн үеийн Евразийн хойд Азийн цайны тээврийн хамгийн супер тээвэр байжээ. За энэгээр бол зөвхөн цай зөөдөг биш. Энэгээр бол цай, бүс, дурдан, торог, даав, модын идэл, за тэгээд дээр нь болохоор малын арьс шир, тэрч буйл малын хөлөөрийн тугаа явдаг. Ийм замууд, ийм жимүүд тоххой. Тухайн үед тавьсан тэр маршрутаар одоо Улаанбаатар төмөр зам байгуулагдажээ. Монгол Орос гэдэг гурван холбосон төмөр зам шүү. Яг тэр зам маршрутаар явж байгаа шүү. За өдөртөө 13 суваа бол томоохон боомтуудаар нэвтрэн энэ бол 250 орчим тэмээ нэвтрэн гэсэн үг. За аялал жуулчлалуудад хөгжих өргөн боломжтой. Хятадын талаас бол зөвхөн цайны замын аялал жуулчлал жилд бол баруун 18 сая орчим жуулчин дотоодын эргэлттэй явдаг гэж байна. Өөрөөр хэлбэл энэ цайны замд Монгол улсын одоо гүйцэтгэж байсан үүрэг бол асар их чухал байдаг. Хятад улсыг Орос улстай холбосон эдийн засгийн их маш хөгжингүй коридор болж байгаа. Энэ дундаас эдич гэсэн бас тодорхой хэмжээний ашиг олно.